За бүгдээрээ сайн уу? Ямар ч үл лесен хэдүүлээ төгсгөлд нэрч чадлаа. Өмнө оруулсан 4 анги дээр копирайт өгөөгүй мөртлөө сүүлд оруулсан part 3 дээр яаж ч хичээгээд копирайт өгөөд исэн болохоор нийт бичлэгний уртаасаа бараг 5 минутыг хасаж оруулсан байгаа. Та хэд ч бас өмнө оруулсан 2 бичлэгнээсээ чанар нь унсан байгааг анзаарсан баг. Харин одоо копирайт өгдөг ч үү яадаг ч үү хамаагүй аль болох хасахгүйгээр оруулах болно. Зарим зүйлсийг би яаж чадахгүй гэдгийг та хэд мэдэж байгаа байх. Ингээд олон юм анхааралгүй бичлэгэндээ орцгоё. Дардаг товчнуудаа дараад үзээрэй золигнууд минь. Үгсэн амьтан мэддэхгүй Мизу Тайгийн хоёрыг тэргэнд ачна зөвхөрөнгөө барж танихгүй айлын хаалга нүдэж байгаа Рингогийн хэсгээр 7 дугаар анги маань эхэлдэг. Эргээд ботхоор Ринго байгаагүй бол Мизу зорилгоо биелүүлж чадах хэсэг нь эргэлзээтэй. Хаалгыг хичнээнүүдэд ямар ч нэмэргүй байсан болохоор уурандаа тэргийг зогсонд Мизугийн сэлэм газар унаж чимээ гаргахад хаалганы цаанаас сэлэмнийхэн дугаар Мизу гэдгийг нь таниад Мастер Эйжи хаалгаа нээж тэднийг оруулна. Фовлер цайзаа араа зогсож байдیں۔ Тэгээд энэ урт хугацааны дараа эцэст нь энэс холдох нь хэмээн Эдог эзлэхээр шогуны зүг хөдлөх гэж байдаг. Эдо руу явах замд Хейжи түүнээс зэвсэг нь хаана байгааг асууж тэдний хамтрагч нарын санаа зовж байгааг хэлэхэд Фовлер яриаг нь яг л манай улсын хурлын гишүүчиг булзааруулаад өнгөрдөг. Тэд явсаар Кажигийн эмсийн хүрээлэнд ирэхэд Хейжи дахин түүнээс буу хизээ ирэх талаар асуухад 2 хоногийн дараа бомбтод ирэх болно гэж хэлдэг. Хейжи Фовлерын хэлсэн бүхнийг сонсоод усан онгоц 2 өдрийн дараа ирнэ. Тэр үед бомбт дээр ирсэн бүхий л хүлгэн онгоцыг ямар ч үнээр байсан хамаагүй бүгдийг нь нэгжээд Фовлероос өмнө бууг бол харин бууг болсны дараа би Фовлерыг алах болно хэмээн Мастер Чи баруун нууцаар захиа бичдэг. Фовлер Японы өвдөс тахал болох болно. Түүнтэй хүчээ аваад яавч болохгүй хэмээн цэргүүдээ явуулж хүлгэн онгоцнуудыг шалгуулахаар болдог. Харин энэ хооронд Эдод Акемигийн хөрөн болох гэж байдаг ба аав нь түүнийг ийм сайхан өдөр яагаад баярлахгүй байгааг нь асуухад өөрийн ч танихгүй харигсаараа алдартай залуутай гэрлэхийг хүсэхгүй байгаа. Мөн зөвхөн эргчүүлээг л хүсэж байгаа илэрхийлдэг. Харин аав нь зүгээр л надад итгээл гэж байдаг. Өрөөнд нь бяцхан шувууд уурахыг сонсон Наками түүнийг өөрийн адил хэмээн үзээд торноос тавьж гаргаад хойноос нь дагаад гүйж байтал түүний нөхөр нь олох залуу Такайоши шууг нь хараад алчдаг. Аками түүн дээр очиод яаж чи ийм харгас байж чаддаг байна? Чамд хэлэх зүйл алгуу гэхэд нь хар зогсож байснаа юу ч хэлэлгүй яваад өгтээ. Ээж нь харин миний хүүг загналаа даа гэсэн харцаар хараа зогсож байдаг. Үүний дараа Акамигийн хоёр туслах нь та залуу эзэнтэнтэй хитрхээ ширүү харьцсан. Ширүүн байдал чинь ухаалаг биш. Эхнэр гэдэг яг л дөвпүү шиг байх хэвээр энтергээд бала юм ярихт нь тэр наадтай юу ч яриаггүй. Олны ям ортой юм байна. Тэр харгас юм гэхэд нь ээж нь түүнд ямар ч эмэгтэй хүнтэй яриа өдөж болохгүй гэх дүрмээр өсгсөн. Түүний анхны эхнэр нь үүнийг нь дагдаг байсан гэх юм ярихад анхны эхнэрт нь юу тохиолдсон юм гэсэнд тэр гэр бүл рүүгээ буцчихсан гэдгээс гадна ер нь л жаахан кринж хоёр нөхөр байгаад байдیں۔ Энэхүү явдлын дараа Аками цайзын дээрээс үсрэх гээд байж байхад нь Секире түүнийг зогсоож одоо чи байдлаа амиа орлохыг хүсдэг болоо юу гэхэд нь өөр яах ёстой гэж санаа зовх хэрэггүй дээ Секи. Харамсалтай миний зориг хүрэхгүй юм балтай. Яваач те. Одоо надад чиний хайр олон амьдралын зөвлөгөө энэ чинь хэрэггүй л гэж байдаг. Харин Секи би хизээч наад хайрыг чинь ойлгож байгаагүй. Би хөөрхөлтэй дайчин байсан юм. Миний хамгийн сайн мэддэг зүйл гэвэл чи л байна. Энийг үздэй миний чамд өгч байгаа бэлэг гээд түүнд гоо өгдөг. Харин Аками түүнд би 12 настайгаас хойш тоглохоо болсон. Учир нь бид тоглох бүрд би чамайг хождог байсан гэж хэлдэг. Секи түүнийг баг байхасаа л өндөр потенциалтай байсан. Одоо ч түүнд байгаа. Түүнийг энэ ортон зүгээр амьд үлдэх гэж ирээгүй. Хаана боломж байгааг олж ашиглаад ял чи сурсан бэлэн болсон гэж хэлдэг. Аками харин ээж шиг нь аашлахаа бол маргаашнаас эхлээд та намайг дахиж харж чадахгүй болно гэсэнд намайг үзий ядах хэсгээ өөрөө мэд. Надад чамайг сургах таатай байлаа гэд гараад явчихдаг. Мизу ухаан орж эргэн тойрноо ачхад Ринго Мастер Эйжи хоёр цай уугаа сууж байдیں۔ Мастер Эйжи Мизу тандаж шавьдаа талархах хэрэгтэй шүү. Чиний сүнс чи их зөрүүд юм хэмээхэд Ринго өмнө нь Мизуд ууралсан байсан болохоор өөрийгөө Мизугийн шав биш гэж хэлээд гараад явчихдаг. Мизуд хаягныг амьдрах хэсгийг асуухад түүний сүнс муу адил зөрүүд юм аа гэж хэлдэг. Өглөө нь олж Мизуд түлээ аглаа зогсож байхад Ринго Мастер Эйжи шав орох гээд хойноос нь яг л Мизуг дагдаг байсан шигээ шулганаад эхлэхэд нь чи надад дуугүй аж туслахгүй биз гэж цааш явчихдаг. Харин Тайгийн саяныг ухаан ороод өвдөхгүй газар гэж алах гэсээр гарч ирснээ. Давс бас захсны үнэр. Кохомад ирчихсэн юм уу? Энд чи Мастер Эйжигийн дарахны газар байна. Тэгэхээр тэдгээр олон жилийн туршид чи энд нуугдаж байсан байх нэ? Чи энд хичээллэж байж хэмээхэд тосхоны хинч намайг өлсөж өгөхгээд орхих байсан. Гэтэл тэр намайг гэртээ оруулсан. Наана амарч бай. Би утгагүй буцаад ирнэ гэж хэлдэг. Харин Тайг нь хүлээ. Би ихлэ чамд намайг аварсан талархлаа илэрхийлэх ёстой. Итгэхэд хэцүү ч гэсэн чи намайг аварсан хэмээхэд чи надад юуны ч өргөгээд яваад өгдөг. Энэ үеэр Аками өнөө хоёр шуламтай гамд сүүх дотор явж байдیں۔ Тэгж явахдаа сүүхний цонхоор Кажи болон бусад охин явж байгааг хараад сүүхийг зогсоохыг тушаадаг. Эднийг Эдод юу хийж явааг асуухад бүхий л баян чинэлэг гэсэн хөгжлүүлэгч нар нь хаврын баярыг тохиолдуулан энд ирчихсэн болохоор дагаад ирсэн байдаг. Мөн далимтан тансаг язгууртны хөрмөг сонирхож яваагаа хэлдэг. Харин Акамиг энд юу хийж явааг асуухад нь тансаг гээд байгаа хөрмөн өөрийнх нь болохыг
Мөн өөрийнх нь гэрлэх гэж байгаа залуу нь харгас гэдгээрээ алдартай нийгэм болохыг хэлээд туслахыг гуйдаг. Харин Кажи түүнд хандаж бид энэ салтаатай гэсэнд өдөр бүр үйлчилдэг болохоо хэлээд хүчрхэг харагддаг эсчүүд яг үндэ сул дорой байдаг. Өөрийнхөө амьдралыг өөрөө удирдмаар байгаа бол түүнээс айх биш, харин түүний удирдлагыг нь авах ёстой гэж хэлдэг. Мизу мастер хийжээд дахиад удаан төвөг болохгүйгээ хэлээд сэлмээ буцаан засах хэрэгтэй. Та тэднийг буцаагаад нийлүүлж өгч чадах уу гэхэд үгүй. Эвдэрсэн л ол эвдэрсэн хэмээсэнд тэгвэл дахин айлуулад дахин давтахтал болно гэхэд чиний сэлэм хугарсан. Учир нь холцвор байсан гэхэд сэлэм төгс байсныг хэлэхэд хитрхи цэвэр байсан. Металл үргэлж чин гантай олдохыг хүсдэг гэхэд танд ган байгаа юу хэмээн асуухад үгүй гэхэд нь тэгвэл надад сэлэм өг гэсэн ч муу эдэл татгалзаж үгүй. Чиний гал доторх уур хилэн чиний мэдлээс гарсан хэмээн босон нь явдаг. Харин Мизу би таны мэддэг байсан жаал нэгэнт биш болсон гэхэд үгүй. Тэр жаал одоо чамайг хараад зүхтгаар болж тэр жаал сэлэмний утга учирыг ойлгодог байсан юм. Өхөөл олон амьдралын заагийг надад чамд өгөх ган байхгүй хэмээн гарч одоход тэгвэл би өөрийнхөө хийх болно хэмээн үлддэг. Ингээд тэрээр газар ухаж металл айлуулах зуух бэлтэн гал өрдөөд өөрийн хугархай илдээ цон руу хийхэд түүний элднээс Мизу хэмээн доодох муу ярин чимээ гарч байдаг. Эсвэл өрдөөл түүнтэйг санагдсан байх. Ринго байглаасаа маш чимээгүй явдаг болохоор Мизу ч анзаардаггүй штэ. Харин мастер ээжи түүнийг шууд л мэддэг. Ринго түүнд самураа болохыг хүсдэг. Гэхдээ намайг гаргүй болохоор бусад хүмүүс шаалдаг гэхэд нь тийм үү. Харин дараханд нүд хэрэгтэй байх. Чиний гар ослоо. Эсвэл төрөлхийн юм уу гэхэд төрөлхийн. Харин таны нүд хэмээн зөрүүлэн асуухад галнаас болоо сохорсон тухайга хэлдэг. Гадаа чимээ гарч Мизу өөрийн сэлэмний айлшийг аваад цохиж үзгээд жаахан хэсгээс бусд нь юу ч үгүй болтол бутраад унцдаг. Тайгын түүнд тосгон дундуур тэнэвчилж аваад кохомод авах зүйл гэвэл энэ л байна хэмээн баг зэргийн итгэх зүйл авчирч өгдөг. Харин Мизу түүнд өмнө нь идэж байгаагүй юм байна. Би чинь хоолны шавхруу иддэг нохоо байсан штэ хэмээхэд илд чинь юу болсон гэсэнд гаан илд болохыг хүсэхгүй байгаа болтой хэмээхэд тэгээд юу гэж чи хитрхээ оройтхоос өмнө тэр новшин фавлын хойноос явах ёстой гэсэнд сэлэн бол самурын сүнсэн байдаг гэхэд үгүй. Наадах чинь зүгээр л нэгдүгээр ангийн хүүхдэд тэдний хэлдэг зохиомл зүйл. Чи сайн тулаанч магадгүй надаас илүү байх. Өөр хинч надаас илүү биш. Сонс, зэвсэг тимч чухал биш. Чи түүнийг алхаарч зогсоож болно. Мастер ээжи түүний зүйлсийг байрнаас нь хөдлөсөн мэдвэл ууралдаа хэмээн тэд тулдахаар болдогч тайг нь тулдахад хитрхи их өвдөх юм шиг байна хэмээн байлсноо түүнийг шууд л барьж аваад газар унгаж тэд ноцолдож эхэлдэг. Жаахан эвгүй байдалд орон боссны дараа Мизу түүнд хандаж чи дахиж Акамиг харахгүй. Тэр Эдо руу Такеши Итотой гэрлэхээр явсан гэхээс гадна түүнийг харсаар ээж Эдо руу аавд нөхч уулсан болохыг хэлдэг. Харин тайг нь яагаад түүнийг зогсоогоогүй болохыг асууж Эдо руу явахаар болдогч Мизу түүнийг зогсоогоод Фовлрын буутай арим Эдо сайз руу дайрах гэж байгаа газрын зургнаас харснаа хэлэхэд түүнийг энэ бүх хугацаанд яагаад хэлээгүй болохыг асууж Шогун аюулд орсон байна. Аками аюулд орсон байна. Ямар гэжин самураа гэхээр чамшиг байдаг юм хэмээхэд би Фовлрыг алах болно гэсэнд нэр төрийн төлөө биш, үзий ядалтын төлөө. Чи ч үнэхэр чөтгөр юм даа хэмээгээд хугархай сэлмээ газар хайж Эдо руу явж Шогунд анхааруулах хүрэхээр явлаа. Тэгээ чамайг олж алах болно хэмээгээд яваад өгнө. Харин Эдо тормын ёслолыг нээж Шогун үг хэлээд баярын зоогийг зочдын өмнө авч ирэхэд Акамигийн хадам ээж нь хонгор минь чиний хоолыг зөвхөн чамдал зориулан бэлтгэсэн юм хэмээн үр төлөө үлдээхийн бэлэгдэл олгож эхний зоог нь туулаан бөөр цэцэн мэрэгнийг бэлэгдэж хоёр дахь зоог нь үнэгний тарих гурав дахь зоог нь залуунаас эрч хүчийг бэлэгдэж гахаан цус зэргийг бэлдсэн байхаас гадна хамгийн сүүлийн зоог нь түүний нөхрийн санаа байсан сайхан сэтгэлтэй хүүшүү хэмээн өмнөх шувууг нь шараад аваад ирсэн байдیں۔ Аками нилээд шоконд ороод эргэн тойрноо харахад тэд бүгд түүн рүү анхаарлаа хандуулсан байгааг анзаардаг. Харин Аками нэг амьсгаа аваад тоолгүйгээр идэж орхидог. Мизу хавцлын ирмэг дээр ирээд юу ч юм бодон зогсдог. Харин мастер ээжи түүний хойноос ирээд чиний ган магадгүй чөтгөр ганг давтаж чаддгүй бололтой. Тийм байх нэ. ертөнц намайг үзий ядалтанд авцсан чөтгөр мэтээр харж байна. Онорё, миний ээж хүртэл тэгж харсан. Бас намайг хайрлаагүй. Магадгүй тэдний зүв байх. Би чамайг чөтгөр эсвэл хүн болгох гэж сургаагүй. Би чамд хэрхэн артист урч болдгийг л харуулсан. Харин урч хүнд хийх ганцхан зүйл бий. Над руу хар. Би тулдаж, нэхэж, тариа тарьж чадахгүй. Би сэлмэл хийдэг. Би сайн сэлэм хийхийн тулд хүчээ зарцуулдаг. Би сайн илт хийхийн тулд зүрх сэтгэлээ ариун байлгах судар уншиж судалсан. Таагшуу авалтыг урлаг гэж бодож байна уу? Сэлэм, тогоо, гурилтэй шүл, үхэл, эд чинь бүгд л урч хүнд адилхан. Тэгвэл би муу урч бололтой. Урч хүн бүхий л зүйлээ урлагтай зориулдаг байх ёстой. Чиний хүч болно, дутуу байдал чинь хайр болон ичгүүр. Магадгүй чиний цуглуулсан хүмүүс. Би хамгийн сайн элтнүүдээ шавтай байхдаа хийдэг байсан. Би өөрийгөө таныг залхаадаг байсан гэж бодсон. Аль нь үнэ? Магад чиний дотор чөтгөр байгаа бах. Гэхдээ өөрч зүйлс бас байгаа. Хэрвээ чи зайгаа тавьж өгөхгүй бол чөтгөр бүх суудлыг эзлэх болно. Харин чиний урлаг зовлон болох болно. Тэгээд би яах ёстой юм? Би зөвхөн сэлэм хэрхэн хийхийг л мэднэ. Өглөө бүр нар мантахад би галаа өртдөг. Тэгээд маргааш нь дахиад л энэ зүйлээ давтдаг.
Мастер Эйжи Мизуд яг юу гэж хэлхийг хүссэн бэ гэхээр ямар ч зүйл хийдэг бай. Чи бол артист буюу урч. Харин чиний хийж байгаа зүйл чинь чиний арт буюу бүтээлчин юм. Юуг сайн хийдэг түүнийг л хий гэж байгаа юм. Гэхдээ битгий буруу замаар орчхороо л гэх маш гоё зөвлөгөө хэлдэг. Мөн мэдээж бас хамтрагчаа зөв сонгох хэрэгтэй. Түүний мотивашн илтгэлийн дараа Мизу ахин гал өрдөж зүрх сэтгэлээ ариусгахаар болдог. Яг л дүүфүү шиг амтлуулахад бэлэн. Такеши эзэн танд хоолой амтрахын зоглосны дараа бэлэг бэлдсэн хэмээн өнөө хоёр шулан бэлгийг харуулхад өмнөхтэй найдал шувуу байдаг. Мизу тэсэлгүй шууд л Такешигийн өргөнд орно. Үгийн зөрүүг түүнийг нүүрэн дунд нь алгатаад авдаг. Миний шувууг алж надад зоог бариулна. Намайг зовоох чамд сайхан байна уу? Яриач. Эсвэл надтай ярих нь тийм дорд зүйл юм уу гэсэнд өнөөх нь яг үндэ юу н харгас байхын битгий хэл гимгүү цайлган залуу ээж таардаг. Акемид шувуу илгээсэн нь ээжийн түүнд хийсэн зүйлийн хариуд уучлал хүсэж илгээсэн болж таардаг. Яагав гайс, шувууг нь харваад алсны дараа Акеми ирээд уурлахад нь ээж нь муухай хараад байсан да. Тэгээд л тэр шувуугаар нь хоол хийж өгсөн нь Такешигийн биш, ээжийн санаа болж таарж байгаа юм. Акеми өрөөнийхөө хаалгыг хаагаад явуулсан бэлэгтэн сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлээд түүнийг алгацсанд нь өөрийг нь уучлахыг хүсдэг. Нөхөр нь ярьдаг болохоор л эцсэндээ гадны хүнтэй тэр тусмаа эмэгтэй хүнтэй ерөөсөө л ярьдаггүй л байсан юм билээ. Түүнийг аимшигтай харгас бас хэрийн хүнтэй юм дуурдаггүй энэ тэргээд бүгд л ээжийнх нь албаар тараас нь 100 яриа л болж таарж байгаа юм. Акеми түүнийг өөрөөс нь ичих хэрэггүй хэлээд хариулахдаа яарах хэрэггүй. Миний мэдх хамгийн сууд багш маань хүртэл ярьдаг байсан юм. Зарим багш нар түүнийг шоолдог байсан л та. Гэхдээ түүний тархиар нь дүүрэн эргэлдэг бодлосоо болоод ам нь эвлэж өгдөггүй гэдгийг би мэддэг байсан юм. Тэрний хилдэг цэцэн мэргэн үгс дотор галыг минь хасаадаг байсан. Харин одоо нөхөр минь намайг уучлах уу хэмээн түүнээс асуудаг. Мизу биеэрээ дүүрэн үгс бичиж хариуцлах заа нүүлүүлснийхээ дараа дахин сэлмээ давтаж эхэлдэг. Тэрээр өөрийнхөө хуучин сэлэм, рингод өгсөн хонх, мөн дээр нь ээжи түүнд өөрийн байнга ашигладаг хэрэгслээ хүртэл өгч хайлуулдаг. Хээжигийн тушаалаар мастер Чиба бомбтод ирсэн хөлөг онгоцны бүхий л нөхсөвийг нэгдсэн боловч ямар ч буу олдоггүй бөгөөд цагаан ирж чамайг залилсан гэж айж байна. Мөн чи хөл рүүгээ явж байна гэх захиа түүнд ирсэн байдаг. Гэнэт Фоллер түүний хаалгыг нээж захиа ирсэн юм уу хэмээн асуухад бизнесийн талаар гэсэнд бизнесээ дуусга. Надад чамд харуулах гоё юм байна. Миний шин тоглоом хэмээн дуудан гаргаад би өхлийн ялтай хоёр хэрийг дуудуулсан. Гэтэл тэд дөрвийг явуулчихаж хүндлүүлэгч сайхан шүү тийм ээ хэмээгээд хідэн хоригдлыг гаргаж ирнэ. Тэдэнд номсон мөгөөд өөрийн зүг харуулдаг. Үүний дараа миний ээлж хэмээн бууга туршиж үзэх цаг боллоо хэмээгээд хээжи гайх нь юу юм бoo? Тэд чинь хаана байгаа юм гэсэнд төгөлдөр хуурны нэг хөлийг авснаа. Энэ байна. Би 2000 бууг өөрийн улсаас танайх руу оруулах гэж загварыг нь жаахан өөрчилсөн юм хэмээн тавилгын энэ тэндээс бууны хэсгүүдийг нэг нэгээр нь цуглуулад өөрийн өнгөрсөн амьдралын талаар аимшиг түүх өгүүлдэг. Манай улсын түүх бол зориуд бүтээгдсэн зовлонгийн түүх. Намайг жаахан байхад Төвдрийнхний онил нэгдсэн босгочд идэж магадгүй бүх хоол хүнсийг шатааж байсан. Би өлбөрсөн. Бид бүгд өлбөрсөн. Үхэгсдийн нам нь хүртэл хоргол өвс ажилласнаас болоод ногоон өнгөтэй болсон байдаг байв. Миний эцгийг хэрт өвд болж би дүүтэйгээ хоёул хулган барьж иддэг болсон. Гэтэл хулган ч гэсэн хурдан дуустдаг. Би дүүгээ өөрийнхөө цусаар хоолсон. Тэр 2-7 хоногор илүү амьдарсан л та. Би 3 хоног нойргүй хонож түүний биеийг өлссөн хүмүүсээс хамгаалсан. Газар хэсгэд би түүний бөөрийг аваад оршуулсан. Бөөрийн нөөхөн бүрхүүл нь яг л вандуу шиг жижигхэн болсон байлаа. Тэр мөчөөс хойш би эзэн хоол болгон дээрээ түүнийг боддог болсон. Тэр бол миний хийсэн хамгийн сүүлчийн хийхээс өөр аргагүй байсан зүйл. Одоо бол би амьдралаа өөрөө удирдна. Химэн хоригдлуудыг бодоход яг үндэ хээжигийн хувилдаад байсан мастер Чибаг тэдний усан онгоцыг нэгдсэн болохыг мэдээд барьж ирсэн байдаг. Тайд Фовлерыг зүгээр нэг хүчтэйгээс гадна ямар амар ухаантай бөгөөд хайц төрүүлсэн дүр болохыг нь харж байгаа байх. Яалтаж яахгүй сиснигийн гол эсрэг дүрмөн болчихж байгаа юм. Тэгээ бичлэгнийхээ төгсгөл бүр гоё киногоо дүгнээд ярина guys. Чиба хүнөөсний дараа түүний аримыг яахыг чи мэд. Удирдах чадны үсттэйгээд хээжид өгөхөд уулын цан хэдэн мянган цэргийг нь зогсож байдаг. Мизугийн хайлуулсан гангаас гарсан дууг мастер Эйжи сонсоод уг хайлшаар хийсэн нэлд бурхныг жалж олно. Чиний зорилгод тохирохоор илд болох нигууртаг хэлэхэд харин Мизу үгүй таны зөв байж би хараахан сэлэм матах хэрэггүй. Энэ ган бол таних. Би эдороо явж үгүй хийн гэж тангарласан хүнээ устгах ёстой. Хэрвээ би зорилготой амжилттай хүрээд амьд байвал би эргэж ирэх болно. Харин тэр үе та надад өөрийн гараар энэхүү ганг давтаж илт хийж өгөөрэй гэд явхаар болно. Ринго мастер Эйжид хандаж уушлаараа ирэх мэ. Таныг миний багш олох гэж догдолж байгааг мэдэж байна л да. Гэхдээ багшд би хэрэгтэй гэж салахаас гүйцэтгэж дэд замдаа гардаг. Баяртай зэвсгийн эзэг минь. Энэ хооронд Акамел хэдийн ханхуг өөрийн арганд оруулж гсэн байлгүй яах вэ? Түүнийг элдвэр янзыг нь үзээдээс нь хоёрыг байранд нь тавьж үүрэг ташлаас нь чөлөөлдөг. Мөн түүгээр ч орохгүй. Хатагтай итод миний асуудалд оролцгоо байл гэж хэлээрээгээд гараад явна. Тэднээс өөр хин түүнд үйлчлэх болохыг асуухад Акаме хатагтай Кажи олон түүний охтыг өргөндөө дуудсан байдаг. Ер нь бол өөрийн итгэж олох хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн гэдээ ойлгож олно. Ингээд тэдний бүгдийнхэн гэрээг ямар нэг нөхцөлгүйгээр худалдаж авахаас гадна тэдэнд эрх чөлөөг олгож, хөсөөлөнд өөрийнх нь итгэл зөвлөх болох санал тавьж Кажиж зөвшөөрдөг.
Тэдний дундаас Аками жаахан таагүй хандаад байсан охин энэхүү саналд нь уяраад түүнд утгагүй Фовлер хайрантайгаа ирж байгаа талаарх нууцыг хэлдэг. Фовлер Кажигийн хүрээлэнд ирэхдээ олон юм яриад байсан да. Тэр үед нь Исэгийн охин Фовлер төвлөж байсан байхгүй юу? Тэгээд л түүний яриаг нь сонсчихсон хэрэг. Аками яарч сандран Исэгийн хамт энэ тухайгаа авдаа дуулгадаг. Дайчин ноён хизээ ирэхийг нь түүнээс асуухад ноёдын цуглааны үед та яаралдаа зогтох ёстой хэмээн анхааруулхад чи миний болон охины минь амийг аварлаа. Чамаас өөр хийний тухай мэдэх вэ гэхэд ганцхан би л мэдэж байгаа гэхэд нь би чам талархаад баршгүй хэмээн түүнийг цайз дээрээс иччихдэг. Үүний дараа аав нь түүнд би чамайг надад итгэж хэлсэн мэт дээ. Чи тэр мангастай нээх удаан байхгүй гэж хэмээн хаалгаа нээхэд гаднаас зэргүүд орж ирэн Акамиг барьж чи одоо Ито гэр бүлийн гишүүн болсон. Шогун болон түүний хүү өгөө болсны дараа зарим хүмүүс чамайг миний эрх мэдлийн эсрэг ашиглах болно. Энд маш олон хүн өгөх болно. Бүх зүйл дуустал эндээ хүлээ. Тэгээ дараа надад таларх нь үзэх хэмээн Акамиг янданд хорсноор 7 дугаар анги маань төгсдөг. Бяцхан мэд зөвөрт нь ийм зүйл тохиолдоход хүргэсэн хүмүүсээс юу ч болж байсан заавал өшөөг авах болно хэмээн өөртөө амлаж байдаг. Багшаа. Тэр утгагүй энд ирэх болно. Фовлер. Та Акамиг тэднээс төрүүлж олно гэдэгтээ итгэлтэй байна уу? Би түүнийг олноо. Би чам тэгж амласан. Чи билнэ үү? Мизуринг хотын хойд хэсэг дэх бохирын хоолойг олоод дамжин орж Акамиг харагдах хүртэл хүлээх. Хэрвээ би эргэж ирэхгүй бол нэг бол бүтлгүйдсэн, нэг бол өгсөн гэсэн үг болохыг хэлээд салдаг. Ийхүү ноёдын цуглаан эхлэхэд Шогуны том хүү болон түүний дүү болох Акамигийн нөхөр хоёр Фовлертой уулзах гээд хүлээгээ сууж байдаг. Аавын бидэнд хариуцуулж өгсөн доромжлолуудаас эм бүдүүн, цагаан, хит болчихсон гэлтэй мантуул хамгийн муу юм. Хэрэгтэй чөтгөр. Хараач, мантуу ирж байна хэмээхэд Фовлер ууц дүүрэн алт үүрэн ирээд тэдний өмнө асгаж би энэ хоолоос аавд чинь ямар бэлэг өгдөг юм блэ гэж нийлээд батсан шүү. Бүх зүйл байдаг хүнд ямар бэлэг өгөх ёстой вэ? Бүдүүл гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ би шууд л хэлье гэж бодсон юм. Бас өөрийгөө авч ирлээ. Аав чи миний тухай бодохдоо авч ирэх алтын минь тухай бас бодож байгаа биз. Тэгэхээр алтынд байна. Би ч энд байна. Эцэг минь өөрийн чинь хамтын ажиллагаанд ихэд талархаж байгаа. Хамтрал гинэ. Би аавыг чинь дэлхийд ирэх хоёр дахь хамгийн баян хүн болгосон. Шогун үүнд чинь талархаж байгаа. Тийм үү? Жил бүр л би түүний хаан ширээнд мөнгө төлдөг. Зөвхөн тэрхүү хөөрхөн толгод дээр байхын тулд өмнө нь түүний зөвлөхөд миний бэлгийг хүлээн авдаг байлаа. Одоо харин түүний том болсон хөвгүүд авдаг болж. Би уг нь энэ жил түүнтэй нүүр тулн уулзаж түүнийг өөрийн биеэр бэлгээ хүлээн авах болно гэж бодсон юмсан. Энэ маш хэцүү. Чи ойлгож байгаа. Бидний энд имэрч байхын оронд тэнд том цэнгэн болж хөгшин төвчмлүүд хаврын баярын нүндэрлэг заларч дээд ноёд төвчмлүүд ууж идэн цэнгэж байгаа үсттэй. Би ядаж энэ удаа тэнд нэг ширээнд сууж болдоггүй хэрэггүй. Миний сая хэлсэнчлэн энэ маш төвөгтэй. За тэгвэл дараа жил болъё дөө. Энэ хооронд өнөө хилээд байсан хэс дээдсийн ёслол маягийн зөвлөл болж бүхэл том ноёдууд Шогунд бэлэг өргөн барьж үйдэг. Шогун бэлэг сэлтэй одоо ингээд зогсооцгоё. Бидний хилцэх чухал зүйл байна хэмээн хондог өргөхөд дахиад нэг бэлэг. Хэрвээ та зөвшөөрвөл хэмээн хээж түүнд асар ховор бэлэг өргөн барьдаг. Энэ хооронд цайзад би чамайг бараг л амьдаасаа илүү үгсэн гэж бодож байлаа хэмээн асуухад Мизу Акамиг хайж индэрснээ хэлээд утгагүй Фовлер цайз руу давтлах гэж байгаа. Огтоо аав нь аль болох хол зогтохыг сануулдаг. Дами ноён Фовлертой нууцаар хансаж Шогуны эсрэг босож байгаа ноёдын нэг гэдгийг мэдэж байгаа байх. Тэгвэл түүний цаад санаа нь мөн л хээжтэй адилхан Шогун болж бүх Японыг захирах. Инхийн тулд хоромхон зурж байсан хамаагүй Акамиг Шогуны хүүтэй гэрлүүлж энэ бүх зүйл дуусны дараа өөрийн охин Шогуны бэр байсан гэдгээр нь далимдуулна. Өөрийгөө Акамигээр дэмжүүлэх давхар санаа агуулсан байдаг. Дааж Акамиг орцны чинь гар зэнтэргээд юр халгаадаггүй. Чи анхны амьсгаагаа надаас олж авсан. Харин одоо чи намайг зөвшөөрсөн болохоор амьсгалж байна. Амьдралтай ганц удаа би охиноосоо тусламж хүсэж байна. Тэр тарган цагаан гахай намайг өөрийнх нь бяцхан нуцсан хүүхэлтэй болно гэж бодож байгаа. Түүнийг үгүй хийсний дараа бүхий л Япон минийх болох болно. Гэх оронд үүдний цэргүүдийг хэнийг нь хорох чимээ гарч Сики Акамигийн хойноос ирсэн байдаг. Сики, эн чинь юу болж байна? Аками надтай цуг явах болно. Хэрвээ тэр хүсвэл би чиний төлөө хийж болох хамгийн сайн зүйл энэ гэж бодсон юм. Чи намайг уучлах уу чаалаа. Энэ бүхий л он жилүүдэд миний хажууд байсны эцэст өнөөдөр чи өөрийн намаа охины төлөө хөсөр хаялаа. Та одоо намайг зөвшөөрсөн болохоор амьсгалж байна. Тэд Дайчин ноёныг яндан түгжээд зогтсон ч харуулуудад баригддаг. Сики тэднийг үгээрээ аргалах гэж үтсэн ч тэд арганд нь ордоггүй. Гэтэл Мизу ирэн тэднийг авардаг. Хин гэдэг найз чинь юм? Тэр миний найз биш. Чи одоо ч өөрийн эрхчлөлөөгөө өсөж байна уу? Тэгвэл намайг даг. Ринго намайг бохирын хоолой дээр хүлээж байгаа хэмээн тэднийг дагуулan гардаг. Ринго нэг харуулыг цохин ухаалдуулаад дахин нэгийг цохих гэсэн ч тэрэнд хайган байдаг. Хэдий таяг нь нэр төрөө алдсан ч гэлээ Шогунд өмч самурай хэвээрээ болохоор Шогунд Фовлерын аюулыг сануулan гээд ирсэн байдаг. Таяг нь ирэх замдаа үүдний харуулт цэргүүд ирж байгааг дуулгасан ч тэд Японд ямар ч цагаан ир байхгүй гэд өрөөсөө итгээгүй байдаг. Ингээд таягийн Рингог синхруулж байгаад цайз руу хамт нэвтрэхээр болдог. Тэд дээвэр дээрээс хэрхэн Шогуны харуулуудыг давж түүнд хүрэх тухай ярьж байгаад Мизу байсан бол галзуу хүн шиг шууд ярих байсан гэд явж очоод үүдний хэдийг нь аргалж чадсан ч
цааш олон явж чадалгүй баригддаг. Шогун баг хүүгээ цаашлуулж чи шинэ ихнэрээ барьж хүлээгүй л ээ нөө гэхэд тайг нь тэдний зүг сум харваж анхаарлыг нь татчихдаг. Ингээд тэрээр Эдог чиглэл нь ямар аюул ирж байгааг тэдэнд сануулж итгэхгүй байвал сэргээ явуулж шалгуулахыг хүсдэг. Ингээд үүдний харуул дохио өгөхөд буута цэргүүдэд дагуулна Фовлер хамгийн урдыг нэнд явж байдаг. Сики гинэт зогсож Акемигийн инженер ирсэн бэлгийг гаргаж ирнэ. Үүгээр чи хүссэн амьдралаараа амьдрч чадна. Тайгантай тайгангүй хэмээхэд та хүүхэд байхад Кокурад амьдрдаг байсан. Бүх зүйлээс хол. Та одоо ч тэнд очихыг хүсэж байна уу гэхэд бүрээний дуу гарч аюулын дохиог мэдээлдэг. Шогун хөвгүүдээ аван цайзын гүн рүү орж бүхий л зэрэгээрээ хамгаалан тэднийг ойртуулахгүй байхыг тушаадаг. Мөн мэдээж Тайгныг үнэн самурай гэдгийг нь дурдаад түүнд илд өгч өөртөө хамт явахыг хүсдэг. Тайгн тэднийг дагуулна аюулгүй хэмээн нууц өрөөнд орж ирэн хоргоцдог. Тэгэхдээ Такаёши шиг сэмэрхэн ширтээд чи Шогуны хоёр дахь хүү байх нэ. Эхнэр чи хаана байгаа юм бэ хэмээн асуухад би мэдэхгүй л гэж байдаг. Мизу Фовлерын арим ирж байгааг хараад тэднийг Рингогийн байгаа газар руу зугахыг сануулад Тайгн өөрийг нь хайж байгааг хэлнэ. Тэр сайн залуу биш. Тэр илүү дээр нэгэн хэмээгээд яваад өгнө. Шогуны цэргүүд гүүрэн дээр Фовлерын армийг эсэргүүцэн тулдагч тэднээс нэгийг нь ч үгүй чадалгүй ихний хаалтыг алддаг. Мөн мэдээж хоёр дахь хаалтыг ч алддаг. Цайз хамгаалж байгаа тал нь ямар ч үед хийдэх нь илүү давуу талтай байдаг үлээ. Тэд харваж, чулуу шидэж, тос ашиглах гэх мэт цайз хамгаалах бүхэлсээ аргуудыг ашигладагч зэвсгийн өөр үгээр технологийн зөрүү хэтэрхий ол байсан тул хамгаалалт бүр бод цохиулдаг. Цайзын цэргүүдийг удирдах байсан жанжинаас гадна бусад цэргүүдийг ч мөн адил хийж бүгдийг нь буудаж хороогоод үүдний хаалгыг дотроос нь нээж өгдөг. Эзэн тулс нэг цагийн дотор л нуран нунлаа. Бүхий л соёл иргэншлийн уналт технологитой холбоотой байсан. Бид хамгийн мууг нь хийж эхлэе. Фовлер цэргүүдэд дагуулсаар Шогуны өргөнд орж ирдэг. Би чамайг алчхаагүй билүү? Та эдийг бүслэлтэнд оруулаагүйд надад талархах ёстой. Хүүхдүүд өлсөх болно. Би чиний алсын харааг үнэлдэг. Та үзэсгэлэнтэй өвийг өөрчлөгдөж буй ертөнцид хадгалж үлдэхийг хүссэн. Шууд л тусгаарлсан. Энэ бүхэл зууны туршид үргэлжилж болох байсан. Гэтэл чи шунсан. Чи 20 жилийн өмнө бидний захидлыг уншаад тиймээ гэж хэлсэн. Энэ бүх алсын харааны цаана чи буунд бяцхан зай хангалттай байдаг гэдгийг харж чадаагүй. Би шинэ ертөнцийг нээгээгүйч харин би ил гарах болно. Миний шинэ шогун чиний хаасан хиллийг нээж Японыг баруунд нээлттэй болох болно. Бид танай газар нутгийг өөрсдийн иргэдээр дүүргэж, миний цагаан царай чинийхээс дээр гэж бодох хүртэл чинь өөрсдийн соёлтой уусах болно. Чи намайг үхлээ сайн гэж бодоо юу? Буугаав. Би нэр төртөө хөх болно. Үгүй дээ. Тэд үүнийг харах хэрэгтэй. Чиний ичгүртэй байдлыг. Энэ л тэдний мэдэх ёстой зүйл. Та нар бидэнд өвдөх сөвдөх ёстой. Эсвэл үхцгээ. Тэдний заримыг нь буудаж, зарим нь нэр төртөөр сэппүкү хийж өгдөг. Дараа нь хүүхдүүд нь хэмээн буугаа чиглүүлэн буудах гэж байхад нь мэдээж Мизу маань хажуунаас нь гарч ирнэ. Бууг нь цавчиж хуваадаг. Мизу Фовлерын цэргүүдтэй тулдаж байх хооронд Тайган бусдыгаа зугатаалгаж Мизутэй хамт тэдэнтэй тулцдаг. Фовлер Мизуг буудахад Ринго алхаараа түүнийг хамгаалдаг. Харин Фовлер гарч зугатаж Мизу түүний хойноос элдэн хөөдөг. Тайган эргэн тойрноо хажаад Хейжийг худлаа өгсөн дүргсгсэн байгааг анзаарч татан босгоход Хейжи түүнд хүссэн болгоныг нь өгөхийг хэлэхэд тэр чамайг сэлмээр алхаолно хэмээн түүнийг хороодог. Фовлер Мизу руу гинтийн дайралт хийхэд Мизу түүнийг мэдэрч болтаад хөвлөрүүн цохиход Мизуг зөриулэн ганц л цохин баг ухаалт болдог. Ингээд Тайган болон Мизуг эсрэг Фовлер тулдахад Фовлер бүр арай л хитрхи хүчтэй байдаг. Мизу энэ чиний тулаан биш хэмээн Тайгныг Акемигийн хойноос явахыг хүсээд нэр төр бол ямар ч утгагүй. Самурай байна гэдэг үхлээс ялгаагүй хэмээн түүний сэлмийг нь хаяад явах гэхэд нь бид дуусаагүй байгаа шүү л гэж байдаг. Ингээд Мизу энэ сизон 1-ийн туршид гүйцэтгэхийг хүссэн зүйлээ авахаар явдаг. Чи зүгээр л зогсоо мэдэхгүй юм аа. Чи намайг энэ хүртэл юу туулсныг мэдэхгүй. Энэ чамайг өгөх хүртэл дуусахгүй. Фовлерын цэргүүдийн зарим нь галж шатаж өгдөг. Харин Акеми Сикоёр зугтаж байтал Акемиг инэс зогсоож тэдний гаднаас нь цоожлыг хэмээхэд бид одоо ч зугтаж чадна хэмээсэнд тэдний захиргаанд ор амьдрах хэрэггүй. Хэрвээ тэд амьдрал аав минь амьдран гэсэн үг хэмээн хаалгыг хаахаар гүйдэг. Тэд хаалгыг амжилттай цоожлж чаддагч буцан гүйж байхад Сики буудуулчихдаг. Сики түнд үргэлж өөрийн явахыг хүссэн газар руу явахыг сануулна. Миний мөрөөдөл чамаар Японыг захируулах байсан хэмээн амьсгал ураадаг. Шогуны хөвгүүд арын онглоор зугтаж гарсны дараа хатагтай Ито хаалгыг цоожл хэмээн тушаадаг. Ягаад гэхээр Шогун ичгүүртэйгээр өгсөн болохыг гэрчилсэн ноёд хэрвээ амьд үлдвэл үлдсэн Ито овгийнханд бусны итгэл алдарнаа гэсэн үг. Одооноос чи Шогун энэ чи удирдах ёстой гэсэн үг гэж хэлдэг. Сики намайг эрхчлүүлээтэй болгохыг хүссэн. Амьдралаас, хэрэгэм зэргээс, энэ бүх зүйлсээс Акеми түүний зүв байсан. Би өөртөөгөө дахин олсон. Одоо надад эдгээрээ аль нь чамаагүй. Би зүгээр л ир хүн баймаар байна. Чиний хажууд би тас жаргалтай байх болно. Алив. Сики намайг зогт гэж хэлээгүй. Тэр надад намайг хийхийг хүссэн зүйлээ хий гэж хэлсэн. Би дүлдэх ёстой. Би тэгэх шаардлагагүй.
Надад агуу байх шаардлага байхгүй. Би зүгээр л аз жаргалтай баймаар байна. Харин би агуу байхыг хүсэж байна. Чиний яс яг л эмэгтэй хүн их шиг хугарч байна. Энэ илүү дээрдэж байна. Бяцхан хадагтай. Тэгэхээр чи тэр юм уу? Чиний өшөө авалтын гороор дэлхийн хамгийн томоод газрын хөрснөөс арчигдж байна. Та нар дөрвүүлээ байсан. Японд буу, хар тамхи, мансууруулагч, эмс огт наймалцгаар ирсэн. Бусад хоёр чинь хаана байна? Тэгэхээр чи бид дөрвийг бүгдийг нь алахыг хүсэж байгаа байх нэ? Магадгүй төрсөн эцгүү дээ. Хилээдэх. Намайг ал. Чи хизээш тэднийг олж мэдэхгүй. Тэд бүгд чиний хөөрхөн нүднээс нуугдцгаасан. Би Вайлотыг олсон. Чамайг олсон. Учир нь бид их чимээтэй амьдарсгаасан. Чи хизээч Скефингтоныг ганцаараа олж чадахгүй. Чи яг л түүн шиг өндөр. Эсвэл Ротли шиг нүдтэй. Скефингтон, Ротли. Тэд бол бидний дундаас хамгийн надгин нь. Баялгаар өрхтөж, чам шиг хүсээгүй охтыг зардаг. Чи тэднийг хин гэдгийг мэдмээргүй байна уу? Хин чамайг нэлэх байхад чинь амьдаар чинь шатахыг оролцсон. Мөн мэдээж хин ээжийг чинь алсныг мэдмээргүй байна гэж юу? Би ээжигээ үххийг харсан. Тийм үү. Тэр чиний ээж чинь биш. Тэр чиний зарц байсан юм. Чамайг нуухын тулд түүнд мөнгө төлж байсан. Миний сонсноор түүнд төлсөн мөнгө нь дуусах хүртэл. Чамд мэдэхгүй зүйл маш их бий. Скефингтон, Ротли. Тэднийг олохын тулд би чамд амьдараа хэрэгтэй. Яагаад? Учир нь би чиний мэдэхгүй өөр нэг үгийг мэднэ. Эд шийдтэй үг. Лондон. Эдо бүхэлдээ юу ч үгүй болтол шатсан байдаг. 2000 бууг олсон. Бүгдийг нь устдаг. Миний хүү аавынхаа хийсэн алдааг дахин давтах ёсгүй. Бид барууны нэгч зүйлсийг оруулж болохгүй. Маш их хохирол. Хотыг дахин босгож болно. Чиний мөргөлчид та хоёрыг амьд үлдсэнд талархах болно. Бас чиний эхнэр. Би тэнгэр чамайг хамгаалсан талархах болно. Аав чинь амьд үлдсэнд бид талархаад баршгүй. Түүний шарах нь хэрвэн та. Аав маань хүчрхэг. Түүн зөвхөн миний асаргаан дахин сэргэх багахан хугацаа л хэрэгтэй. Ринго Мизуг эргэж ирээгүй болохоор Мизуг өгсөн гэж бодоод буцан мастер ээжи дээр ирдэг. Харин ээжи түүнд бид үрд хүлээж чадна. Эсвэл бид ажиллаж хэмээн Рингог сургаж эхэлдэг. Харин Мизу Фовлерыг хайрцагтгийн төгжээд усан онгоцон суун Лондон руу явж байгаагаар Blue Eye Samurai гих үгээр илэрхийлэхийг аргагүй masterpiece гэж хэлж болохоор анимашн маань өндөрлөдөг. За ямар ч байсан бүх 8 ангийн энд хүрээд ярьж дууслаа. Season 2-ыг бүр хүлээж тэсэхгүй нэ guys. Ямар ч хэлээс нэр хонд нээлттэй хийнэ гэж зарласан байсан. Миний хувьд ийм чанартай бүтээлийг ярихад өөрөө ч хүртэл цаашаа яах бол гэж тогтлоод үнэхээр сонирхолтой байлаа. Ер нь Season-ыг базаад үнэлт юм уу? Сэтгэл маягийн нэг бичлэг хийнэ guys. Ягаад гэхээр үнэхээр л тусдаа ийм бичлэг хийхгүй байх нь аргагүй. Маш их деталь, философи, дүрийн хөгжүүлэлт зөвхөн Мизууч биш Аками, Тайган, Fowler, Daichi ноён Сики гээд баг 4 тус бүр дээр нь ямар дүр байсан, яаж өөрчлөгдсөн, ямар бодолтой, ямар философитой ер нь анимашн яг юуны тухай өгүүлэхийг оролдов гэд ярих болно. Та хэд бас заавал анимашныг үзээрэй. Би бүр гуйж байна. За тэгээд дурдаад байвал дуусахгүй их. Тийм болохоор энд хүрээд бичлэгээ дуусгая. Дараагийн бичлэгээр No Other Choice-ыг ярих болно. Өөр сувг ярьсан байсан. Гэхдээ хамаахгүй бас ярих зүйл ихтэй болохоор би бүр яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна guys. За тэгээд дараагийн бичлэг хүртэл bye. Тийм donation өгсөн хүмүүстээ маш их баярлалаа. Бүгдэн чинь хайртай шүү. Сайхан амраарай.